төсвийн хүрээ гэдэг өөрөө бас их чухал баримт бичгээ. Бид нар энэ чухал баримт бичгт чухал бишээр одоо хандаж ирсэн туршлагууд түүхүүд их байдаг. Жилдээ 3-4 өөрчилдөг. За тэгээд өнгөрсөн жилээс эхлээд алдагдaltaгүй төсөв гэдэг ойлголтын зарчмын ойлголт гарч ирээд ингээд явж байгаа. Тэгээд яг үнэндээ бид нар алдагдaltaгүй төсөв гэж хэлээд байгаа болохоос биш 25 оны төсөв маань ер нь алдагдaltaгүй төсөв баталсан юм уу гэдэг дээр би өөр байрсуутай байдаг. Би хоёр хон тоо хэлчихье. Монгол банкн дээр алдагдал нэрээр бичигдсэн байгаа 7 их найд төгрөг байгаа. Энийний чинь баг дийлэнх нь 4.5 их найд нь байна уу? Орон сууцны санхүүжилтийн ипотекийн хөтөлбөр тэнд явж байгаа. Энэ чинь өөрөө Монгол улсын төсвийн зарлагд бичигдээд зарлага хэсэгт бичигдэж явах ёстой мөнгө. Хоёрхан тоо гэлж. Дараагийнх нь ирээдүйн хувьсанд амнаатын төлбөрөөс орох ёстой 65% төлбөр 20%, 40% гэдэг дураараа хасаад явчихсан. Эндээс нэг их найд, хоёр их найдын асуудал явж байгаа. Ингээд үцхээр багада 30 гаруй их найдын төсвийн зарлагын чинь баг одоо текстүүдэд өсгөөд хэлвэл 20% хуримтлагдсан алдагдал тэнд явж л байгаа. Тэгэхээр бид нар яг үнэндээ болвол бид нар гой сайхан алдагдaltaгүй төсөв гэж хэлж байгаа болохоос биш алдагдaltaгүй төсөв бид нар ерөөсөө батлаагүй. Асар өндөр бодит тоо баримт бол алдагдaltaа ийм л төсөв явж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь за төсөв ийм алдагдaltaгүй нэртэй алдагдaltaа төсөв бид нар батлаад явж байгаа. Хоёрдугаарт нь дахиад сүүлийн үед гарч байгаа тэр бартер гэдэг төсвийн гадуур зүйл алдагдлыг одоо үндсэндээ нуун дарагдуулж явах гэж байгаа зүйл шүү дээ. Дахиад тэр зарим зээлүүдийг төсвийн зарлага тооцохгүй байх тухай нэгэн тал угаасаа тэр чинь төсвөөс төлбөр нь гарах гэж байгаа тоо бүхэн л төсөв дээр л амархад ёстой шүү дээ. Тэгэхээр нэг ийм зарчмын зүйлсүүд энэний цаана ингээд яваад байна. Тэгээд ер нь цаашдаа энэ яг одоо тэр бид нар энэ алдагдaltaгүй төсөвтэй гэдэг одоо энэ үг хэлдэг байр суурь тэр ямар бодолтой байдгийг цаашдаа яг үнэхээр алдагдaltaгүй гэвэл алдагдaltaгүй төсөв гэж байгаа бол үнэхээр зарчмаар нь алдагдaltaгүй төсөв биднэрт хэрэгтэй. Аль эсвэл алдагдaltaй төсөв гэж байгаа бол заавал бие биенээ ингэж хуурах бол шаардлагагүй. Тэгвэл алдагдaltaй төсөв саяны зүйлүүд тоонуудыг үнэн зөвөөр нь гаргаж тавих санхүүгийн харьцаагаа барих. Гэхдээ бас энэ бол хэрэгцээ шаардлагын үүднээс тэр бартер 9 журийн тэр хууль дүрм журм санхүүгийн тогтолцоогоо эвдэж явахын оронд шаардлагатай болвол энэ тоо баримтуудыг үнээр нь бичих. Шаардлагатай бол алдагдaltaагаараа бичих. Нэгэнт ингэж бие биенээ хуурм эхлэх биш. Зарчимтай юм зарчмынхаа дагуу явах гэдэг ийм би бол ийм хувийн зарчмын байр суурьтай байдаг. Энийн дээр бас нэг албан ёсны хариулт тоо баримт байр суурь өгөөч. За зөвхөн дарга юм төсөөрөө өмнө яригдах үе болгонд энийг асуудیں۔ Хэрвээ та баталсан төсөвтэй итгэлгүй байгуул энэ төсөв батлах хэрэг байна уу? Төсвийн зардлыг бид байнга бууруулах хэрэгтэй. Алдагдaltaгүй байх хэрэгтэй. Гэт та өөрөө ингэж бас ийм зарчмын шаардлага тавьчихсан. За энтэй бид санал нийлсэн. Ингээд төсөв баталсан. За тэгсэн мөртлөө одоо бид их хурл дээр мөн баталсан 14 меган төслүүд маань ер нь бараг 100-аад их найдын ийм өөрчлөсөн байдлаар мөн л төсөв гарч ийн. Төсөв алдагдaltaгүй батлаад зардлаа жил бүргэн бууруулах ёстой. Тэгсэн мөртлөө энэ том бүтээн байгуулалтыг таны хэлж байгаагаар төсөвтөө багтаа гэж. Тэгэхээр яаж багтаах вэ? Танд шийдэл байна уу? Та хууль санаачлах, хууль батлах бүрэн хэрэгтэй. Тэгвэл тэр шийдлээ оруулж ирээд хэдүүлээ энд ярилцаад батлаад тэгээд тэрүүгээр чинь явъя л да. Болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Одоо бид аль болох төсөвдөр төрийн үйл ажиллагаа зайлшгүй одоо төрөөс санхүүжүүлэх ёстой тэр зүйлүүдээ л авч явъя. За бүтээн байгуулалт болон хувийн хвшлэр хийлгэж болох зүйлийг төсөвдөрөө санхүүжүүлдэг болиё гэдэг ийм зарчим руугаа л бид явж байгаа. Ийм тохиолдолд бид олон улсад хэрэглэгддэг практик туршлага хуулийн хэцүү орчныг нутагшуулах хэрэгтэй. Төр хувийн хвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалт одоо өөр юу байж болох? Баялагын солилцоо. За энэ бол одоо ойролцоогт орнуудын бүхэл улсууд, байгалийн баялагтай бүхэл улсуудын туулж өнгөрүүлж байгаа сайн туршлагууд. Энийг яагаад бид хэрэгжилж болохгүй гэж? Олон улс хэрэгжилж болоод байна.
хөгжөөд байна. Ард түмэн сэтгэл хангалуун амьдарч болж байна. Тэрийг энд бид ус төржүүлээд нэг жижигхэн эрх ашигар бие бинийгээ одоо тонгоруулж унгаагаад ингэж байх юм бол дахиад 10 жил, дахиад 20 жил гацна. Жавхлан сайд уг нь вэ тэр гарц гаргалгааны тухайд ярьсан юм л да. Алдагдaltaгүй гээд ингээд биенээ хуураад саяны тэр тоо баримтууд дээр таваас хэлээр төсвөөс санхүүжих хөстой ипотек амнатын төлбөрийн хувь процент гээд олон зүйлүүд үндсэндээ бид нар энийг төсвөөс гадуур байгаа, төсвийн зарлага тооцохгүй байгаа, алдагдaltaгүй гэж байгаа мөртлөө алдагдaltaа төсөв баталчаад сууж байгаа. Бидний тэр алдагдал чинь нууц хэлбэртэл оруулчихад байгаа шүү дээ. Харин бүр ингэж нууц нуугдмал хэлбэр төсвөө алдагдaltaгүйгээд алдагдaltaа батлаад ингэж дахиад дээрээс нь бартер гэж их оронд бүр шаардлагатай болвол энэ нөхцөл байдлаа үнэлээд яг ингэсэнд орвол энд орвол алдагдaltaан дээр шүү. Яг ингэж явсанд орвол алдагдaltaан дээр шүү. Ингэж бие биенээ үндсэндээ хуурм эхэлж ингэж явсанд орвол. Тэгээ доктор шөнө одоо эргэж буцаад хэрэггүй. Бид 4 жилийнхаа гараан дээр алдагдaltaгүй төсөвтэй хэдэн жил яваад үзье гэж бүгд шийдчихсэн. Одоо эндээс буцаад хэрэггүй. Дахиж бие биендээ нэмэлт даалгавар өгөөд хэрэггүй. Эндээ итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. За Монгол банкны балансанд итгэхгүй бол Монгол банкныхнаас энд авчиж болгож аваад асуух хэрэгтэй. Тэр алдагдал нь ямар юм гээд. Монгол банкны алдагдлахээс илүү ер нь миний мэдж байгаагаар тэнд бодлогын зардал байд юм дөө. Бодлогын зардал байд. Бодлогын хүүний зардал байна. Ипотек ч гэсэн бас бодлого гэж би харж байгаа. За тэрийг одоо өнгөрсөн жилүүдэд та өөрөө ч энд сууж байхдаа бас шийдсэн л асуудлууд. Тэрийг тусад нь ярина үстэй. Одоо энэ дэр төсвийн хүрээ ярьж байна. Энэ дэр одоо бие биенийхээ цагийг авч өөр тийшээ давхилдаад яах вэ? Төсвийн хүрээгээ хугацаанд нь 6 сарын 1-ээс өмнө батлах ёстой. Хуулийн хугацаатай ийм зүйл. За эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрийн бичгийн дараа багтах. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн эргүүлсэн тоо манай яамнаас гаргасан тооцооллын зөрүүн бол гол зөрүү нь бол сая төсвийн зарлагын хэмжээнд дэр байна. 2 их 80 орчмын 2026 онд илүү зардлын энэ зардлын өндөр байна гэдэг нь өөрөө цаанаа инфляцийн тооцоолол дээр бас өдөөгч хүчин зүйл болж байгаа. Ер нь бол эдийн засгийн одоо тэлэлттэй халалтай үед бол төсвийн бодлогоор агшаах бодлого төсөв эдийн засаг агшсан үед нь төсвөө тэлэх бодлогоор эдийн засгийн өсөлтийг тогтвортой авч явах нь давхар утгаараа инфляцийг бас тогтвортой төвшөнд хадгалаад нөлөөтэй байдаг. Тэгээ инфляцийг бол зөвхөн засгийн газрын төсвийн бодлого биш Монгол банкны мөнгөний бодлоготой хослуулж уялдуулах замаар бас явах ёстой. За тэгээ Монгол банк өөрсдөө зарласан дээр зорилттой инфляцийн түвшин бас сая сангийн сайд хэлсэн бууруулах төвшөнд авч явж байгаа. Тэр нүүрсний үнийн хувьд бол бас биднес төсвийн тогтвортой байдлын зөвлөөс ирүүлсэн нь бол дунд хугацаанд өсөх төсөөлөлтөө. Төсвийн тогтвортой байдлын зөвлөөс ирүүлсэн нүүрсний үнийн дунд хугацааны төсөөлөл нь бол манай гаргасан тооцоолол өндөр байгаа. Биднээсийн хувьд бол эдийн засгийн одоо үүсэж байгаа нөхцөл байдал эх 2 жил дамж гарах нөлөөллийг харгалзаад илүү болгоомжтой байдлаар үнэ төсөөлж оруулсан байгаа.